За та бүгдийн өнөөдөр ямар амгалан галзгая. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд танилцуулах төвчсөн танилцуулах хэлтгэл маань бол ер нь богдын одоо ордны алба. Тэгээд энэ альбом одоо үүрэг. Тэгээд дээр нь одоо ер нь энэ тухайн одоо богдгийн албатай холбоотой архив баримт сурвалжууд юу байгаа юм бэ гэдэг талаас нь тодорхой байдлаар өнөөдрийн бисэрхийн хэлтгэлээ. Тэгэхээр өнөөдрийн миний хэлтгэл дээр бол ерөнхийдөө 3 шигийн одоо зүйл ярих юм аа. Нэг нь бол энэ Тэнгэр тэтгэсний 58 дугаар оноос хойш богд үзэн дан бодхтын одоо энэ хэрэгт эрхэм ойр явах совин гисгүү хаалгач одоо соёгоо нарыг бүртгэсэн данс гэдэг архив баримт байгаа. За тэгээд энийг шинтгэхэд сайшаалт өрөөдийн одоо 11 дугаар онд байцааж одоо өргөсөн одоо бичиг гэж нийтдээ энэ 214 одоо хүний нэстэй архив баримт байна. Тэгэхээр энэ баримт ер нь бол богдын ордонтой холбогдсон одоо энэ албатай холбоотой нэлээд олон баримтуудыг нэлээд бид нар судлаад ер нь яг 3 дугаар богдын ажлын албанд хэдийн хүн байсан бэ? 4 дугаар богдын ажлын албанд хэчнээн хүн байсан бэ? Тэдгээр одоо эрх үүрэг юу байсан бэ? Тэгээд тэдний одоо хөдөлгөөн яаж өөрчлөгдөж байгаа бэ? Тэгээд 4 5 дугаар богдын үеэсэд энэ 8 дугаар богд хүртэлх үеэсэд энэ богдын одоо ордон одоо ордогог сахдаг богдын одоо дэрхэд шадраг ном бараа болдог. Энэ одоо асуудын одоо эрх үүргэдийн талаар нэлээд олон материалууд үзүүлэх гээд ингэж явж байгаад ямар ч хэлсэн 3 4 5 дугаар богдтой холбоотой материалууд бол архивын сан хүрт одоогоор илэрч гарсан. Тэгэхээр манай архив бол үнэхээр баялаг материалтай. Маш их баялаг материалтай. Ялангуяа M85 одоо манай архив судлах хүмүүс бүгд мэднэ. Тэгээд тэдгээрийг бол нарийн сан одоо судлах юм бол энэ Манживын архивын баримтад ялангуяа Эрдэнэчнэрийн яамны архивын данс сүмбэрт бол богдтой холбоотой ер нь асар их баримт бий. Тэр болгоныг нарийн одоо бас ярим одоо хурлаа сурлын хооронд бид нар чинь судалгааны одоо ажил бол ер нь бас ингэж ахиж гарч шин зүйлүүдийг бас нэлээд ярьж байгаа хэрэгтэй. Тэгээд тийм учраас энэ өнөөдрийн хурал дээр явуулсан энэ сайшаалт ерөөлтийн 11 дугаар онд одоо энэ байцааж өргөсөн данс дотор яг нэр бүхий 200 одоо гаруй хүний одоо ажил үүргүүдийн талаар судалсан талаар жоохон яриад. За хоёрт нь бас энэ 1815 онд бас энэ сайшаалт ерөөлтийн 19 дугаар онд дахиад энэ богдын дэрэгдэх одоо их шавийн хотод хувилгаад богдын одоо энэ алба хааж байгаа сүм хийдүүдийн цорж гисгүү тэгээд одоо энэ албаны долоом нэр бас бүртгэсэн данс гэж бас дахиад тусдаа ийм одоо баримт байгаа. Энэ дотор бас нийтдээ бас нэг 200 энэ 1807 оны баримтнаас энэ хүмүүнийхэн тоо бас нэлээд их 254 орчим хүн байгаа. Энэ дотор бас халбааж байгаа. Бүгдээр нэрсдэг. Аль аймгийн одоо асуудаг. Тэгэхээр энэ анх бол энэ богдын өргөө, богдын одоо энэ ард өргөө анх байгуулагдсан өндөргөнтэй холбоотой шүү дээ. Өндөргөний 5 нас өдөртөө залснаас хойш залхахт нь одоо Шаргусын орд гэж 1639 онд одоо Ширээ замаар байгуулсан. Тэгэхээр тэр байгуулсан цагаас эхлүүлээд ер нь энэ өндөргөний энэ дэргэд за бид нар бол ерөнхийдөө энэ одоогийн байгаа богдын ордон, Нандор богдын одоо ордон, энэ ногоон ордон, мөн хайстай ордон, цагаан ордон гэдэг эдгээрийг бол ерөнхийдөө мэднэ. Ер нь 2 дугаар богдын ордон, өндөргөний яг ордууд хаа байсан бэ гэдгийг бас сурвалжиж бас сайн одоохонд арай эцэслээг байна. Яг ерөнхийдөө намтуудтай нь бол нэлээд судлаад гаргаж байгаа. Гэхдээ тэрийг бол 5 дэд зүйлийг бол одоо судалгааны зүйл гэж ярьж байгаа болохгүй. Тэгэхээр за гуравт нь бол бас нэг ярих юм бол бас бид нэр богдын өргөнөөс гадна энэ их тагинд бас босгосон. Их тагны одоо зориулж бүтээсэн энэ одоогийн Хэнтэн аймгийн өмнө л гэрсэн нутагт Чандманы хол гэдэг газарт байгуулсан хөдөө төвдөн гэж байгаа. Үүнтэй холбоотой архив баримт бий л дээ. Цэцэн аймгийн одоо тунгалаг байс базар садны өөрийн хөрөнгөөр одоо их тагин зориулж нэг тийм шүтгэлсэн залгах тийм орд өргөө босгосон. За энийг бол манай Монгол Улсын сургуулийн багш их цэцэг багш. За тэгээд сүүлд нь архитект судаг манай одоо Чингис хаан судалгааны хөрөлдөнд байгаа Минцайхан доктор дээр бол энэ хөдөө төвийн тухай гаргаж баримт төшүүлжсэн. За үүнтэй холбоотой энэ бол зөвхөн архив баримт 1913 онд базар сад ноён бол тунгалаг байс хөдөө төвдөн одоо ингэж байгууллаа. Манай одоо энэ нутгаас их цагаан дээр хатан тодорлоо. Тэгэхээр бид нэр өөрсдийн хөрөнгөөр ингэж хөдөө сайхан өөрсдөн зориулж юмсан хэд барьлаа гэсэн энэ сурвалжууд. Эндээ богдод алтгаад тэгээ богдод нэр харилж байгаа. Дичин чойлон гэсэн нэртэй тийм хэд нэр харилдаг.
Тэгээд энэ үйл явцыг харуулсан тийм сонин зураг бас бид нараас олсон. Одоо таавхан үзсэн байж магадгүй, зөвөж магадгүй. За бүгдийн орднуудын талаар бол таавхан энэ хуучмас орднуудын талаар нарийн бүтгэгчээс энэ тухай илтгэл дээр гарч ирж байна. За энэ хүрээ ерөөхдөө ямар зохион байгуулалт байсан бэ гэдэг талаар. Тэгээд хүрээ бүгдийн удирдаад хам номхон дэд хам тэгээд ороо энэ таван сарчтай. Тэгээд таван сарчийн хажууд ингээд ишиг хэсгүү татсан гой тайдны удирд Оросуудын хийсэн материалууд баримтууд. За ер нь энэ бүгдийн алба гэж ямар албатууд байгаад байгаа. Архивын баримтуудаар гарч байгаа нэрсүүдийг ингээд харах юм бол ер нь бүгдийн ордон дах энэ одоо бүгдийн албаар их юм удирдах байгаа. Бүгдийн одоо энэ албад гарч байгаа алба багчдын одоо энэ албаны нэрс гэж байгаа. Энэ гүжир хам гэж байна. Бүгдийн ордны удирдах байгаа тийм. Бидний хамгийн сайн мэддэг. Тэгээд энэ совь донор гэж байгаа. Тэгээ ер нь яг лавранг шууд үлддэггүй боловч хам номын хааны дор хажууд яг хам номын хаантай яг бүгдийн дор хоёр эрх бүхий гол нөхцөлтөн бол хүрээ хам номын хаан Эрдэнэ Чинцтэй байна шүү дээ. Хоёулаа хамгаалж байгаа. Тэгээ хүрээний нэг нь болож хам номын бол угаасаа хамгаан дээр нь байгаа шинэрийн одоо ном боловсролыг одоо сургам боловсролыг хариуцах гэж. Нөгөө талд Эрдэнэ Чинцтэй болохоор зэрэг шинэрийн одоо хэргийг шийтгэгчтэй одоо санжаастай холбоотой хэрэг шүүхтэй холбоотой олон материал хариуцдаг юм байна. Эдгээрээс иш тусдаа энэ хоёрын дор бол бүгдийн одоо янз бүрийн багш нар байгаа. Тэндүүд ирдэг. Нэг нь үе цангаас ирдэг, нэг нь ласаас ирдэг тийм. Ташланбаас өмлөгж ирсэн гэдэг ингээд олон удаа бүгдийн багш нар янз бүрийн гэдэг байна. Гэтэл яг өөрийнх нь төгөл ордны хариуцж байгаа бас гүжир хам гэж байна. Бүгдийн дэр гэж. Гүжир гэдэг бол шадар гэсэн үгтэй яг дэргэд гэдэг. Тэгээд гүжир хам гэж байна. Тэгээд дэргэд нь сойн лам гэж байна. Донор байна. Бүгдийн эмч байна. Тэгээд симбон буюу одоо хаалгач бол нарс симбон гэж төвдөр бол нарс хөргөний ноёнгос одоо утгатай байлээ юм. Симбон байна. Тэгээд бонзон болон гэж байна. Одоо бүгдийн суваа явж явах том бопертэй явлан нэр явж байдаг. Тэгээд бүгдийн дэргэд шадар цангийн нэр, дотоод цангийн нэр гэж юм байна. Тэгээд үүнээс гадна бол энэ бараа болгоч гэж байна. Үргэлжийн дэргэдийн үргэлжийн бараа болгоч гэж байна. Тэгээд их бурхны тахилч нар гэж байна. Тэгээд Пандлан ордны тахилч нар. Тэгээд энэ бомб гачил дорж боорон гэдэг тахилч нар гэж байна. Очир дээрийн тахилч гэж байна. Тэгээд хоёр гэлэнгийн алба гэж одоо байнга арай болгон хонжинд санс сүрмөр одоо уншдаг гэлэн нар байна. Тэгээд бүгдгийн чинь өндөргийн чинь хамгийн анхандаа энэ олон тацангууд байгуулахаас өмнө хамгийн их байгуулсан анх байгуулсан нь бол дархийн татсан байгуулсан 21 дархтай байна. Тэгээд дархийн сүмийн тахилч гэж тусгай байна. Тэгээд соёгоо буюу одоо хооцоог одоо бэлтгэл нар байна. Тэгээд хяа гэсэн одоогийн нэр төрлийн нэг арах юм бол ийм 17 ийм шалгал байна. 17 одоо ийм. За энэ дээр чинь бас дээр нь бас энэ дотор ороогүй бас бид нар хүч хэмжээг бас зайсан гэж байгаа. Энэ хар зайсан, лам зайсан гэсэн байна. Зарим хэрэгт бол лам нар бас сахил самар сахтай учраас тийм хийдэг бас алба. Тэрийг бол хар зайсан хүмүүс одоо хийдэг юм удаас асаал гэж байна. Тэр нь за ингээд эндээс хараад үзэх юм бол энэ бүгдийн ордонд ажиллаж байгаа лам нарыг ер нь бол үе бол одоо ингээд одоо энэ архивын баримтаас харах юм бол энэ бүгдийн ордны лам нарыг бүртгэж заавал дансч яг ямар албаны жишээ лам байгаа вэ гэдгийг ингээд бүртгэж заавал бүртгэж бүгд өгдөг гэсэн байна. За бүгдийн ордны яг энэ одоо нэр бүхий 17 лам нарын одоо албаны тухайн эрх үүргүүдийн ажил үүргийн одоогийн ажил үүргийн хуваар гэдэг шиг тэр зүйлүүдийг нь бол бичиж өгсөн маш сайхан баримт бол үндэсний номын санд байдаг шүү дээ. Манай Юмсрын шээ нэмэн мэрэгч хийлээд гаргасан тийм хоёрч материал нь байдаг болсон номын санд 5 дугаар үеийн үеийн энэ бүгдд 5 дугаар тодорхойд ирсэн үед энэ хүрээ ямар яц ажилтай юм тэгээд дээр нь орд өргөний ламнаар ямар ажил алба үүрэг хийдэг юм бэ тэрийг бичиж өгөх гэсэн байдаг. Тэгээд тэрнийхэн дагуу 5 дугаар бүгдд бас 8 дугаар үеийн эсэд яг ордны хүмүүс бид нэр эмч хүмүүс ийм юм хийдгээ совин хүмүүс энэ хийдгээ тэгээд яг тухайн одоо өнгөрсөн 7 бүгд юм уу өнгөрс одоо урд үеийн бүгд нарын үед яг хасчихсан албаудаа бүгдээр ингэ алба өргөсөн байдаг. За энэ тэгэхээр энэ яг үүнтэй холбоотой одоогийн ингээ байгаа ламдар за одоо энэ 1800 жишээ нь 7 онд гэхэд энэ сашил төрөлтийн 11-р он гэхэд бүгдийн дэргэд бараа болж өгөхий живсэн домцны бараа болж өгөхий ламдар гэдэг юм. Төвд совин, лусан гончиг, совин иш гончиг, совин гарамдаш, эмч жамд зундуу, эмч санж мэтүү, бопирч тайжлам цэвгжөө, бопирч тайжлам цэдэнжөө. Тэгээд донор гиндэн жанц, донор лусан,
донир лувсан шин, донир лувсан зэдэн, донир лувсан жамб, донир жамбар гэдэг. За мөн одоо ингээд дэргэд сул бараа болж явах ламнар гэдэг одоо самдан энэ бараа болж ламгаа самдан, чавгжив, ядамжив, цэрэнжив гэдэг. Ингээд бүгдийг ингээд чагсаагаад энэ дотор бас энэ яг энэ 10 хэдэн хүмүүсийн энэ албууд дотор бас зарим албуудынх нь усуудын яг юу хийж өргөдгийг бичээгөөгүй бас албууд байна. Энэ дээр одоо хөхүүрчин, хүлэгч. Тэгээд одоо нөгөө энэ эдийн засгаа бэлддэг энэ лам нарын бас зарим албуудыг нь бол энэ одоо энэ дээр бичээгөөгүй байдаг. Жишээ нь энэ дотор бас хаалгач гэж байсан байна. Одоо энэ дээр хаалгач гэж бас лам нар байна. Тусдаа богдын хаалгач 16 хаалгач гэж. Тэгээд энэ дотор бас энэ богдын дэргэд байгаа энэ совин хяаны дотроос их шавийг хариуцсан хя, их шавийг очиж хариуцаж одоо явсан бас энэ лам нар их шавийн одоо мас өргөж засыг нь тоолдог ийм тусгай бас лам нар ирэхгүй лам нар бас ийм байна. За үүнээс гадна энэ богдгийн дэргэд энэ одоо янз бүрийн албад томилоход их шавийн одоо дандаа лам нараас хотох тавилгаадуудаас албан томилдог ийм албамжтай юм байсан. Ихэнхдээ их шавийн одоо 7 хотгодоодаас одоо энэ Манчир утагт Зэрэндурж, Сарайдурж Номхон хаан тэгээд Бамбар Эрдэнэ хувилгаан гэдэг яг энэ цаашаалт эрүүлтийн жишээ нь 19 дугаар он гэхэд богдын дэргэд орон тушаал гарах бүхий одоо энэ ховрогод гэхэд яг энэ ингээд тухайн үед хин утагт хувилгаад хэдэн настай байгааг ингээд бичсэн байна. Тэгэхээр энэ дээр бол ингээд энэ одоо эднийг албан тушаал томилоход яг ийм утагт хувилгаад байна гэдэг юм бүртгэж гисэн юм баримт байсан. За мөн бас за энэ бүгдийн ордод бүгдээр тавьдаг нэг ийм зураг бас нэг шинээр бид нэг одоо нэг галерейд байна нэг бүхэн хадгалж байгаа. Тэгээ энэ зургийг тайлбарж байгаа хүмүүс зураг энэ их том зураг. Ер нь бол одоо бүгдийн ордод байдаг зураг шиг маш том 3 м шуурттай. Тэгээ энэ дээр босгоо зэрэг тэр одоо тэр жогцонд ингээ хатан мөрөлжчихсэн. Тийм зураг байна. Тэгээ энэ зураг ямар учиртай зураг вэ гэдээ асуухад тайлбарж байгаа хүмүүс зураг гинэн бил хатантай холбоотой байж магадгүй гэхдээ бид нар сайн мэдэхгүй байна. За би энэ зургийг болохоор зэрэг энэ гинэн бил хатантай гэхээс илүүтэйгээр их тагинтай холбоотой гэж үзэж байгаа. Яг тэгэхээр 1913 4 би энэ уршил дээр нь хэлсэн энэ архив нэг юм баримт үүдэг. Улсын их тагинд одоо улсын их тагины шүтээний сүмд одоо нэг нэр айлтгаад тэгээ Жоногонгийн ноён Жоногонгоос энэ Чонгомны голд одоо энэ хийд хөдөө тогтон байгууллаа. Энэ дээр нэр авъя. Тэгээ хизээ нээх вэ гэж богд айлтгах. Тэгээ богдоос энэ нээх өдрийг үзээд бас хийдэд энэ сүмд их амгалант номын төв гэдэг нэр шангасан тухай. За энэ тухай бол архивын баримтуудыг бол нэр бүхий эрдэмтэн судлаач бол судалгаанд оруулсан. Тэгээ энэ үйл явцтай яг холбоотой зураг гэж би одоо үзэж байгаа. Яг гэдэг энэ гинэн бил хатантай холбоотой гэх юм бол ихтэйг нь бол 23 оны 1923 оны 1 сард таалуулсан. За тэгээд 23 оны зуны наадмын дараахнаас одоо богдын гинэн бил хатныг ер нь богдод тавин одоо хатантай болгоё гэдэг ийм санал гаргаад хөдөө тогтмонд нэр 10 орчим одоо босгоочдыг одоо ураад дээрээсээ одоо ярьж сонгоо гэж яагаад гинэн бил хатыг сонгосон гэж одоо баримт байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээ тэр гисэн хідээч 1924 оны 5 сард ингээд богдгийн таал болж байна. Тэгэхээр тэр гинэн бил хатан бузаа тэр залууд ирсэн ч байлаа гэсэн нэг жилийнхэн хугацаанд тэр. Гэтэл энэ зүйлийг харах юм бол энийг харах юм бол ер нь бол одоогийн байгаа газар нь бол Хинтээ аймгийн өмнөд хэлсэн нутаг Чандманы гол гэдэг нэртэй газар байна. Нутгийн бол Навчтын гоч гэж нэрлэдэг. Тэгэхээр Навчтын гол гэдэг нь алхам зөвлөмжлөлтэй холбоотой нэрсэн нэр гэж нутгийн хэлдэг. Тэгээд энэ дээр харагдаж байгаа энэ газрыг бол бид нөгөө их техник хөдөө тогтоом биш үстэй гэж үзүүлж байгаа. Тэгээд энэ дотор ингээд майхан тэд энэ судалсаад энэ нөгөө бүгдийн цаваа их цагийн цаваа сайхан их цаваа явж байгаа. Тэгээд цаад уул усын харах юм бол одоо сая Минцайхан доктор дээр явсан тэр өмнө дэлгэрийн тэр хөдөө тогтмын зөрөгтэй маш адилхан одоо газрын байршлыг байна. Одоо бол энэ гол байхгүй ширхэгдсэн одоо. Гэхдээ ер нь бол нутгийн хамт энэ чинь өмнөний гол гэдэг газар жоо ширхчээд байгаа гэж ингэж ярьдаг. Зарим устгаж идэл гараад ирдэг. Тэгэхээр энэ жоосон явж байгаа манай их тагны шигтэй гэж бид нэр бодож байна. Гэхдээ ер нь зүгээр энэ бас судлаачтай ийм одоо нэг зураг байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийнхээ энэ илтгэл дээр ер нь богд нартай холбоотой энэ
богдын орд өргөтэй холбоотой ялангуяа хөдөө тогтмол нэрлэдэг байгаа. Амар ёслолтод байсан тэр тогтмол Эрдэнэцгийн хэдийн гадаа богдын орднууд, Жалханцын хүрээний эдэнд байсан богдын орднууд гэдэг цааш нь лавсруулан судлаад энэ нэр бүхий 250 орчим лам дунджаар байна гэдэг бол тэгээд зөвхөн хүрээнд байгаа хэдэн ордыг л одоо харж байгаа асуудал биш гэж бодож байгаа. Тэгэхээр энэнийг цааш нь лавсруулан сайн судлууштай байна гэж одоо хэлэх байна. За баярлалаа. Сонирхолтой сайхан илтгэл байна. Одоо нөгөө хишиг тархаасан лүндэнд их шавын их олон хүмүүсүүдийг шагнасан байдаг. Гэхдээ хүнийх нь нэрийг бичихгүй мөрч тэр тэгээ аягч тэгээ түлхүүрч гэл ингээд тэгээ хадаг тийм ингээд тэр нь олон нөгөө бэлгэнийх нь нэвгэлж гисаас нь чухал гэдэг юм шиг байна тийм. Тэгэхээр ингээд тэр лүндэн дээр дотоод ямд байгаа лүндэн бас нэг өөр хувь Эрдэнэ шансдын ямд байгаа, гадаад ямд байгаа тэд бүгдээр бас өөр хувилбар байдаг. Тэр нөгөө төрөнд нь орж чадаагүй хүмүүсүүдээ нэмээд өвчсөн. Тийм тэгээд саяын энэ олдсон жагсаалт юу гэдрээ тэртэй харьцуулбал бас сонирхолтой тий юмуд гарах болов. За баярлалаа. За тэгээ